Эрчим хүч болоод автоматжуулалтын технологиор тэргүүлэх Швейцарын ABB групп нь аль биесны дистрибьютор компани болох Монхороос Интернэшнл компанитай хамтраад Монгол эрчим хүч 2017 олон улсын хурал үзэсгэлэнт Platinum ивент тэтгэгчээр оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. ABB групп нь Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжилд тодорхой байр суурийг эзэлдэг бөгөөд 1932 онд ашиглалтанд орсон дулааны 1-р цахилгаан станцын уурын цахилгаан турбин генератор шугам сүлжээний тоноглолуудыг нийлүүлснээс хойш өдгөө 85 жилийг үдээд байна. 1994 оноос хойш дулааны цахилгаан станц 3 болон 4, цахилгаан болон дулаан дамжуулах сүлжээ, ус сувг зэрэг улсын улирын газруудад олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хандив тусламжийн төсөл хөтөлбөрөөр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд эрчим хүчний болон автоматжуулалтын төхөөрөмжийг нийлүүлжээ. Түүнчлэн оюун толгой цагаан суврагын уурхай, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал, Дархны 10 мегаваттын нарны цахилгаан станц, Цогццгийн 50 мегаваттын салхин цахилгаан станц гэх мэт томоохон төслүүдэд цахилгаан хангамжийн цогц шийдлүүдийг нийлүүлсээр байна. Манай компани хувьд өнөөдөр эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангасан дамжуулах түгээхийн ухаалаг сүлжээний шийдлүүд тийм ээ эрэлэн хамгаалалт автоматжуулалтын шийдлүүдийг танилцуулж байна. Мөн цахилгаан түгээх сүлжээний трансформаторын дэд өртөө станц болон маш олон төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна. Эрчим хүчний хэмнэлтэд автомч ойргогч цахилгаан хөдөлгөөр ABB бол дэлхийд 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. 135 мянган ажиллагчтай. Нийт борлуулалтын орлого 43 тэрбум долларын жилдээ борлуулдаг компани байгаа. Швейд төвтэй. Манай компани хувьд бол өнөөдрийн арга хэмжээнд Platinum ивент тэтгэгчээр оролцож байгаа маа. ABB группийн хувьд шинэ техник технологи, инновацийн шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхийд даяар нийт 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 гаруй эрдэмтэн, дизайнер, инженерүүд шинэ шийдэл, технологи зохион бүтээж, хөгжүүлэх ажлыг тасралтгүй хийж байна. Зөвхөн судалгаа шинжилгээ инновацийн ажил жилдээ 1.5 тэрбум долларын санхүүжилтийг хийдэг байна. Монгол улсын эрчим хүчний салбар, цахилгаан станцууд, дамжуулах болон түгээх сүлжээний горим ажиллагаа, шинжилэлт, бүтээн байгуулалтыг олон улсын стандартын жишигт хүргэх, найдвартай, аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн шинэ дэвшилтэд технологиг нэвтрүүлэх болон тулгуурч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, зарим шийдлүүд, мөн цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар олон чухал саналуудыг ABB групп болон дистрибьютор Монхороос Интернэшнл компани зүгээс арга хэмжээ олон улсын хурлын үеэр дэвшүүлж байсан юм а. Үүнд Монголын эрчим хүчний системийн тогтвортой, оновчтой үйл ажиллагааг хангах чиглэгдсэн эрчим хүч хадгалах төхөөрөмжийн тусламжтайгаар шөнийн бага ачаалттай үед эрчим хүчийг нөөцлөөд өдрийн их ачаалттай үед системд нийлүүлэх, импортыг орлох томоохон хэрэглэгчдэд ойр сорилуулснаар шугам сүлжээний хит ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний тогтворгүй үйлдвэрлэлийг тэгшэтгэх, цахилгаан станцуудын халуун бэлтгэл тэжээл, давтамжийн тохируулгыг хангах боломжтой зэрэг олон саналуудыг дэвшүүлсэн юм а.